Нэг үүдийг нээвэл үүдүүд нээлтэн. За сайн бацгаана уу? Гэгээ тогсыг сонирхолтой дугаар эхлэж байна. За гадаад талны шидийн багш гэрэл туяа байна. Манай гэгээ тогсгийн удаагийн дугаарт маань Gryffindor-ийн чаж ам суралцж байна. За бит хоёр гэгээд сурах ямар вэ? Ер нь юу сурсан бэ? Ямар үр дүн үзүүлсэн бэ гэдэг талаар ярилцсанаа. За чаж амцаа манай үзэгчдэд өөрийгөө тооч танилцуулъя. Намайг бол чаж амц гэдэг. За би бол 16-тай. За ер нь хятадын дунд сурал сурдаг. Одоо ихэдүүд гэгээд юу яаж болсон бэ гэхээр ер нь одоо өмнө хятад 4 сар сурч ирээд дээшээ буцаж ирээд хил хаагдсан байсан учраас хилээ сайжруулах зорилгоор ихэд бол гэгээд орж ирсэн байгаа. Тэгээд гэгээд орж шалгалт өгчөөд энэ 4-р шатнаас 9-р шат хүртэл суусан. Энэ тийм байгаа. Одоо англи хэлний 1-р шатнаас сууж байгаа. Тийм. Ер нь манай сурагчдын донд эхлээд нэг англиээ сурж дуусчаад хятад руу ордог. Эсвэл хятад хэлээ сурж дуусчаад англи руу ордог. Үзэгдэл бол их түгээмэл гэдэг. Тэдний нэг жишээ бол манай чаж амцна. За тэгвэл одоо Монгол зөндөө олон сургалтын төв байхад яагаад гэгийг сонгосон юм бэ? За энэ гэгийг яаж сонгосон бэ гэхээр энэ бас их сонин байдлаар сонссон. Тэгээд анх олж байхдаа бол нөгөө YouTube-ээр болдоотор гişийн бичлэг бол олж исэн. Тэгээд олж явах үед бол болдоотор гиш арай өөр аргаар заадаг. Амар хэлбэрээр хятад хэлний хүнд хэлийг бол заадаг гэж би бас осоод бол турших байдлаар гүйгээд бол орж исэн. Тэгээд гэгээд орж явах үед бол би бас өмнөөс өөр сургалтанд явж исэн. Тэгээд өөр сургалтанд явж байхад бол хятад хэлийг бол яриад байгаа тийм хүнд хэлээр зааж исэн. Тэгээд анх яг хятад хэлний яг тэнийг орчуулгын тэр ном орчуулга хэсэг дээр бол яг анх орчуулгахдаа бол жаа хүнд байсан. Гэтэ ингээд баагаар ингээд улсуудтай харьцаад ингээд эхлэхээр бол арай хурдан дээрэс нь бичиж цээжилдгээс ханцуудаг ч шууд одоо ингээд үйлбэр сонсоос бол татаад хараад цээжилдүүлсэн байхгүй ерөөсөө. Хичээл нэр амархан санагдчихсан юм байна. Багш нь ямар байсан бэ? За манай багш бол ерөөсөн одоо юу гэх юм тийм нээлттэй байсныг сүн дээр идэг байгаа багш. Тэгээд ерөөсөө нэг амар бидний бол тэг шахаж одоо даалгавраа хиймэй гэсэн тийм юугүй. Тэгээд тэнгуүдээ зүгээр ингээл тавтаад юмаа ингээд сонсоо явахд бол тэгэл ерөөсөө төвшнүүдийг бол аим хурдан тавчаад байгаа байхгүй юу? Амархан байсан. За тэгвэл level 4-өөс ахвал level 9 хүртэл сурсан гэсэн үг тий? За бид нар ингээ level 4 5 гэж ярихаар өөрсдөө л ойлгож чаддаг гэдэг. Гэгээ тогс үзэж байгаа ч юм уу маа сурыг гэж бодож байгаа хүмүүсийг шатны ялгаараас сайн ойлгохгүй ч магадгүй. Тэгвэл чи аль шатнд юу үздэг талаар? За ерөнхийдөө 5 4 төвшөнд бол энэ эцгийн дүрийн хэмжээ. За тэгээд 7 8 9 охроо ихэд эцгийн 5 гэж ойлгож болно. Тэгээд эцгийн 5 дээр бол ерөнхийдөө бол бизнесийн 7 8 гэж байдаг. Тэгээд 9 нь болохоор нөгөө эцгийн 5-ын шалгалтанд бэлддэг хэсэг байгаа. За шалгалтаа өгсөн үү? Тэгээд би бол шалгалтаа арай өгөөгүй. Гэхдээ яг он гараад ерөнхийдөө шалгалтуудаа өгчнө гэж бодоод байгаа. Гэхдээ эцгийн 6 эсвэл 5 2 аль нэг нь өгөх гэж байгаа. Тийм. 4 бол арай амархан байх гэж байна. За ойлголоо. Ер нь хизээ буцаа сургууль явах вэ? Хэл нэгдэхээр л юм явна да. Энэ миний ойлгосон интернетээр сонсноор бол ихэд цаансаар өнгөрөөл хэл нэгж магадгүй гэсэн. Тэгээд ихэд тэр хүртэл гигээд англитэй сайжруулах зөвлөгөөр явж байгаа. Тэгээд ихэд англи хэлээ сурчвал ингээ хятад хэлтэй болохоор ихэд хятадын сурвалт бол орчих гэж бодож байгаа. Тийм баг шүү. За хоёул эхлээд англи хэлээ яаж дуусчаад байгаа юм. Биш хятад хэлээ яаж дуусчаад тэгээ англи руу орё. За тэгэхээр хүмүүс гайхаж байгаа. За хятадд дунд сургууль сурдаг гэж чинь ер нь хэлнийхээ суурийг яаж тавьсан бэ? Хятад хэлийг яаж заадаг юм бэ? Хятад хэлийг заа гэдэг бол бас хатуу. Тэгээд ерөнхийдөө бас нэлийн чанга. За тэгээд сууж сургадаг, тэгээд өнсөж сургадаг юм жаахан зовлог үсттэй. Тэгээд тэнд тийж сураад ирэхээр ингээд сурсуучаас ерөнхийдөө нэг юм хурдан тогтоогоод тэгээд бас нэг багш нь их хатуу байдаг байхгүй их н одоо амар их зээжлүүлэх, амар их бичүүлэх ч юм уу. Энэ жаан тиймгүй юм амтрал үзүүлж гэдэг юм да. Одоо тэгж ярих юм. Тэгээд ихэдөө тэгж сурсуучаас ингээд ямар нэгэн суултмуултан сухаар ингээд бол хурдан ойлголт ихтэй болчтой ерөөс. Зөв. За тэгэхээр
Манай level 4-өөс орсон гэдэг чинь level 1 2 3-т үздэг зүйлийг эзэмшсэн байсан гэсэн. Тэрийг эзэмшихийн тулд хэрэг хугацаанд зарцуулсан бэ? Ер нь 4 сар, тэгээ 4 сар сурахтай энэ чинь бас хичээж сурж байгаа. Тийм ихэдөө нэлийн багш төгнө одоо тэгээд нэг ханцэг чинь л гэхэд ч одоо нэг нүүр бичнэ. Тэгээд тэр чинь ингээ 10 ганц эхлэх чи 10 нүүр бичнэ гэхэр чи гар татна шүү дээ. Тэгээд ерөөсөө тийс сурна гэхэр бол аим хэцүү байхгүй. Тэгээд тэрийг ингээд амар ингээд бас багш нь хатуучаас бол сургаал. Тийм юм хэцүү талтай байдэ. За тэг хэцүү байсан гинэ. Манад ирсэн чи тэр хэцүү юм халаа болчихоор ямар юм? Бүр гайхсан л та. За. Тэгээд тэгж хэцүү хэлийг өөрөө тэнд сурах хэцүү байдаг байхгүй юу ерөөсөө. Тэгж хэцүү хэлийг чи ингээд сурахаар чи ингээд амар ядраатай бичээл ингээд зарим усуд бол ганцаараа сурна гэж хятад хэлийг бол ганцаараа сурна гэж тэр худлаа. Яа тэгэхээр битаач өөрөө сурна гэдэг чинь амар их цаг алдан дээрээс нь амар өөр зоогохгүй. Тэсний хооронд одоо амар хэлбэр харгаа хурдан сурч чаддаг ч аим боломж байхгүй юу. Тийм шүү. За ойлголоо. Сая амар хэлбэр аргаар гэл яг л нөгөө манай үндсэн философи өгнөд ашиахаад байгаа байхгүй юу. Тэгэхээр манай хятад хэлийг ингэ сураад бас англи хэлээр сурч байгаа болохоор гээгийн үндсэн заахаар бол философиг нэлээд ойлгоцсон болов уу гэж бодчих. Өөрийнхөө үгээ тайлбарлаа. Одоо гээ чинь болохоор ч яг нөгөө бусад одоо сургалтын онцлоглоор чи ном орчуулдаг байхгүй юу гэсэн. Яг ном орчуулахар чи өөрөө нөгөө бичиж цээлж байгаа юм үгнүүд дээрээс нь дүрмэд чи ингээ номтойгоо хамт ингээ орж ихээр юусоо хурдан тэгээд ингээ юусоо ойлгохтой бол юусоо хэлбэр явчихад байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд нөгөө манай багш намаа нөгөө аппликейшн дээр өөрсдийнхөө нөгөө voice хийгээд тэгээд тэрийг давтааж 3-4 сонсоод тэгээд цээжинд орчиж байгаа юусоо. Тийм юусоо яг тэр гигийн ганц онцлох байрлал юусоо тэр. За ойлголоо. Бас надад яг сонирхолтой байна л да. Яагаад хятадын дээд сургууль сурч байгаа юм бэ? Ер нь яагаад хятад хэл сурч байгаа юм бэ? Ер нь хятад хэлийг юунаас сурахын тулд сурахад ч гэжтэй юм. Миний хятад хэлийг сурах зорилго бол ихэд хятад сургуульд нэрч геологийн чиглэлээр авах гэж бодоод байгаа юм. Тэгэхээр яг хятад хэлийг юм одоо баг дээд твш шатанд эзэн шигс болчиход байгаа байхгүй юу? Тэгээд хятадын нөгөө дунд сургуульд орохоор ч нөгөө бас арай бас өөр эдэг гээд тэгээд хятадын дунд сургуульд ороод үзсэн бас нэлээд хэцүү байсан. Гэхдээ ихэд буцаад ороод ирэхэд бас арай амархан болох биш нэдэд байгаа. Тийм баг шүү. Тийм хэлний чадвар шал өөр болчихж байгаа болохоор. Тийм. Тэгээд тэнд сураад барыг нэг жил сураад 18 хүрч байх. Тэгээд тэр барыг жил сураад бэлдээд сураад орно да. За ойлголоо. За эндээс англи руу орё. За англиг хятад хэллээ дээрээс нь англи хэл сурчих юм бол их сургуулийн сурах арай хэлбэр болох байх гэсэн тийм тэтгэлэг авахд арай амар хэлбэр идэм бил ерөөсө хятад хэл за энэ одоо Синхуа эсвэл Бээжинд ороход ч англи бас шаарддаг байхгүй айлцсан орнд. Тэгэхээр ерөөсө хятад хэлэн дээр байж байгаа. Тэгээ айлцсан хэдэн оноод байхад бол ерөөсө алцахгүй юм бил. Зөв. За явахаас өмнө англиэр ер нь ямар хуу болох чи да манай аль шат сууч та гэсэн юм л да. Тэгээ одоо нэгдүгээр шатнд сууж байгаа. Одоо тэгээд 6 дахь шат хүртэл суучна. Тэгээд 6 дахь шат хүртэл суучгаа чинь хэд бол одоо нэг academic reading гэж яриад байгаа. Одоо тэнд ч өмнөөс олсон болохоор одоо мэдээ уншдаг болно. За тэгээд бизнесийн сэтгүүл уншдаг болно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг миний хүсэж ирсэн төвшин тэр. Үлсэн 3 төвшин болохоор IELTS-ийн шалгалт бэлдэх гэдэг байгаа байхгүй. Тэгээ би яг өөрөө үлсэн 3 төвшин бол IELTS-аар бэлдэж ингэж би найдаад байгаа. Тийм. Манай арга барилын бас нэг онцлог нь гэх юм бол сууштай зөвхөн одоо тухайн төвчний англи хэл, хятад хэл, японы хэлийг эзэмшүүлэхээс гадна цаашдаа сурагч өөрөө бие даагаад өөрийгөө хөгжүүлээд явах аргыг зааж өгөх ер нь зорилготой байдаг. Тэгэхээр ер нь цаашдаа IELTS-аа өөрөө давтчих болов, тийм чадвартай болчих болов гэсэн итгэлтэй тийм. Тэгээ өмнө би ч өөрөө бас нөгөө гээд орохоос өмнөөс өөрөө амар хичээлж ирсэн байхгүй ханц сонснараа өөрөө амар бие дааж сурсан. Тэгээд сураад бас багш хэрэг болд юм билээ ерөөсөө. Би дааж сурдаг, өөр хичээдэг үлч өөр багш хэрэг болд юм билээ. Тэгэхээр нөгөө өөрөө хичээдэг, өөрөө нөгөө мэрийдэг зан. За тэгээд багшийн зааж өгч байгаа хэсэл. Тэгээд тэр багш нь яг нөгөө зүү арга барилаа. Итгэхийн нөгөө нуршуу дээрээс нь тийм хүндэн заагаад тахаар чи ерөөсөө сурах одоо дургсэл нь ерөөсөө унтарчдаг байхгүй. Тэгэхээр яг нөгөө тэр хүслийн бадарч өгөхөд бол тэр багш бол амар чухал байсан надад бол. Надад одоо ингэж чааж амстай ярилцаа сууж явах нэг юм
нэг тийм 50 мэдрэмж төрөөд байх. Яг нөгөө хилний шалгалтанд бэлддэг, IELTS бэлдэж байгаа хүмүүс ч одоо яана тэрийг яана гэж санаацсан явдаг тий. Чанцаас юусаа тийм мэдрэмж төрөхгүй айгуу гоё. 50 болно дөө. Би чадна дөө. Гигээс очиндөө гэсэн тийм 50 мэдрэмж төсөж байна. Тийм гигэд яг тийж сурвалт юм билий. Ерөөсөө би яг эцгийн дүүрийг төвшний бие давж чадахгүй бол яана гэж яахал аим бодож исэн. Тэгээд өөрөө нөгөө эцгийн дүүрийг ингээд шалгалтанд бэлдэх тэр одоо төвшөнд нь суугаад ингээд шалгалтанд бэлдээд үзэхээр нөгөө ном уншсан үр нөлөөнийг тийж гарч ирээд эцгийн дүүр надад амарх юм байна. Тэгээд ингээд 7 8 төвшнөө ороод тэгэхээр ингээд 5 руу үзээд байсан чинь 5 шалгалтанд явал амархан болоод ирсэн байхгүй. Тэгээд хэд яг л эхний суурийн тавиад дараа шалгалтанд бэлдүүлдэг байл ерөөс. За ингэдэг одоо манай хятад хэлний ангийн сурагчид эсвэл хятад хэлний ангийн сурагчид танай англи хэлний сурах юм бол яг адилхан арга барилаа заах уу? Эсвэл англи хэлний сурагчид танай хятад хэлний сурвал яг адилхан аргатай юу гэж асуудаг. Ер нь ямар санагдсан бэ? Бас адилхан ер нь бол адилхан ном орчуулна. Тэгээд номоо орчуулж байгаа үедээ дөрмөн үзчихдэг байхгүй. Баттаад үлдэн цагт нь. Тэгээд дөрмөн үзчихдэг болохоор нэг бас ялгаа харахгүй. За яг юуны ялгаа харж ийм гэхээр шалгалтын тест дээр ялгаа харж. Хятад хэлэн дээр чинь болохоор чинь эхнийхээ ном орчуулаад дараа нь шалгалтандаа бэлддэг байхгүй юу? Англи хэлэн дээр чинь ихэд 6 төвшний дуусгасан удаа IELTS-таа бэлддэг байхгүй юу? Юусе яг л тийм ялгаатай. Бусдаар л арга барил одоо багш нарын хэлж байгаа зөвлөгөө гэл бүх зүйл нь адилхан юм. Тийм. За, чойчанс гэртээ одоо давталтаа хийхдээ хичээлээ давтахтаа хэр хугацаа зарцуулдаг вэ? Энэ 7-8 цаг. Өдөрт үү? Тэг өдөрт. За. Яг яасан бэ гэхээр нөгөө биш яг нөгөө одоо баг сурвал гэж хэл болно онлайн орж байгаа учраас өөрөө зөвхөн хэл дээр анхаар боломжтой байхгүй. Тэр үедээ тэгээд хэлэн дээрээ за тэг хятад одоо сүүлд бол нэлийн одоо юмнууд маань нэмэгдсэн хийх юмнууд байна. Одоо би ч нөгөө геологиос сурч болохоор мат физик хийн гэ дээрээс нь нөгөө англи хэл хятад хэл гэдэг ингээд ерөөсөө нэлийн байгаа болохоор ингээд цаг нь нэмэгдчихсэн юм билээ ерөөсөө хийх цагууд нь. Тийм өдөржингөө гэртээ байдаг болохоор. Ер нь хэлний аль шатанд явж хэлснээс аль шатанд яваад тэгээ одоо YouTube-ийн бичлэг, блог, бусад сонин сэтгэл уншиж хэлсэн бэ? Ер нь дөрөвдүгээр түвшин суусны дараа ингээд дөрөвдүгээр түвшинээс суугаад ингээд хятадын блог эднэр гээд ойлгоод эхэлчихэж байгаа. Тэг өөрөө хичээд үзвэл тэгээ мэдгүй хүмүүд хэлтэл одоо транслейт хийгээл харчихдаг байхгүй. Ерөөдөө дөрөвдүгээр түвшинд байхдаа бол TikTok, хятадын TikTok, мог одоо YouTube дээр байгаа хятадын алдартай бичлэгүүд YouTube-руудыг бол үзэх боломжтой. Тэгээ одоо дараа нь нэг 5 дахь түвшинд орж ирэхээр бол за нилийн дэд түвшин болоод их н одоо нэг ямар аливаа нэг одоо нэг ном аваад уншиж чадна. Эсвэл одоо сэтгүүл уншиж чинь одоо хятад хүн одоо WeChat-аар ингэж хамтаа шатлыг хэлж чадлж чадна. Яг л тийм түвшин ерөөсөө. Ер нь өдөр тутамдаа бол болчихор түвшин байна тий. Тийм, ихэд өдөр тутмын түвшин. Түүнээс дээш болохоор тэгэл ханцныхын тоонууд нэмэгдээд өөр хичээх зүйлүүд нэмэгдэж байгаа байхгүй. Нэг үүдийг нээвэл үүдүүд нээлтээ. Энд сурдаг хүүхдүүд яг тэнд очиор бол өөрөлд юм лээ. Тэгээ хятад улс ч өөрөө социалист, коммунист улс шүү дээ. Тэгээд ерөөсөө хүүхдүүд аим чанга байлгадаг. Тэгээд өглөө 7 цаг тусгадаг, орморын ураадаг гэдэг аим хэцүү. Тэгээд тэнд манай ангийн нэг хэдэн одоо монгол хүүхдүүд тийш очиод сураад буцаад ирэхэд бол арай өөр болсон байсан. Ерөөс нэг хүн амьтанд мэдлэлт сурцсан байдаг. Тэгээд одоо геоно цэвэрлэж юм тийм хүү залхуу хүмүүсийг шал өөр болоод юм билээ. Ерөөсөө тэгээд энэ чис сурдаг хүүхдүүд тэнд хятад хүүхдүүд хоёр бас нэлийн ялгаа авт юм билээ. Хятад хүүхдүүд ч юм болохоор өөрсдөө амар хичээдэг, дээрээс нь амар тийм хатуу орчинтой учраас арай жах илүү идэв. Гэхдээ манай монгол хүүхдүүд бол тийшээ сураад үзэд бол хятад хүүхдүүдээс илүү л дээ. Яад вэ гэхээр тэр техник потенциал хятад хүүхдүүдээс шал өөр идэв. Хятад хүүхдүүд ингээд өдөршөнгөө үзэж яхад бол одоо тэнд сурж исэн манай нэг анги хүүхд бол цагийн дотор 100 ганц хийжсэн машины ерөөсөө тийм тархины ялгаа гарч ирд юм бид. За чамд ямар байсан бэ? Надад бол ихний үед бол хүнд байсан. Тэгээ 8 чанга байсан. Тэгээд 8 чанга байж байгаад өөрөө би юу хичээх систем гэсэн сэтгэл төрсөн. Тэгээд сэтгэл төрж байгаа үедээ бол өөрөө хичээж сурсан.
Тэгээд одоо нэг текстүүд бол тэнд бол нэлийн цээжлүүдийн багш нар нь бол текстүүд ярианы тестүүд цээжлэн. Тэгэхээр анх удаа юм хэцүү байсан. Тэгээд ерөөсөө ингээд цээжлээд үзэхээр одоо амархан санагдаа сүултээ бүгдийн номныхаа бүх текстүүдийг дуусгацсан. Тэгээд багштай хэлж ирсэн. Тэгээд зөв. Юу одоо хятадын дунд сургууль гэхээр яг л жирийн хүүхдүүдийн сурдаг сургууль гэсэн үг эсвэл хэлний бэлтгэлтэй адилхан гадаадуудын сурдаг дунд сургууль гэсэн үг. яг хятадын яг адилхан хүүхдүүдийн сургууль юм да. Ерөөсөө хятад хүүхдүүд ямар яг тэнд сурдаг. Яг гадаад хүүхдүүдийн арай бас нэг өөр анги тойролцсон байсан. Тэр нь яг монгол хүүхдүүд нь яг нэг ангида яг хятад хүүхдүүд нь арай доор давхар өөр давхар тэгээд хуучин гол нэг бас үндэсний үл бас үзэл мэдлэгэд бас буй болж учраас тэгээд хуачтай. Зөв. Бас тийм зүйл байна. За чаачанс англи хэлний хичээл суухдаа онлайнаас танхимаар суусан уу? За би л 7-оос 9 төвшин хүртэл юм онлайнаас суусан. Даагуул биелээг бол үсэд бол гайгүй өөр хичээлд үсэд. Гэтэ яг хичээж яахын улсуудын шахал шаардлага хэрэгтэй гэж бодож бол өөрөө очиж сууч болно. Тийм өөрөө хийж чадна гэх юм бол 7-оос 9 төвшөнд бол тийм онлайнаар орч чадна. Тийм. За танхимаар орсон чинь яг манай орчин ямар хаваа? Танхимаар ороход бол гоё юмсан. Ерөөсөө энд бол одоо энэ чинь үүдэн сууж явах үед бол энэ чээс ном аваад уншиж боломжтой. Дээрээс нь аим цэвэр орчинд байхгүй. Тэгээ дээрээс нь тийм нэг улсуудын тэр одоо юу гэхээр муугаа харж байгаа байдал байхгүй. Улсуудын ингээд мэдлэг багш нар өөрөө бас гоё харьцаа дуусууд гэдэг бол надад аим таалагдтыг. Зөв. За одоо чи манайд чи гээд нэлийн олон сас урчлаа тийм. Энэ хооронд болсон хөвчлөлтөө санаанаас гардаггүй дурсамжууд эсвэл багшийн хэлжсэн тийм санаанаас гардаггүй зөвлөгөөч гэдэг юм уу? За би яг нөгөө дөрөвдөг төвшөөс яг 9 төвшин хүртэл өөр ихтэй орж исэн байхгүй юу. Тэгээд орж явах үед бол багш маань яг би багшийнхаа ярихаас өмнө нууд орчуулж чадсан байхгүй юу. Энэ бол ийм хариултаа ийм ингэж ярьдаг мэрдэг гээд тэгэхээр ингээд нөгөө хойно байсан нөгөө хүүхдүүд маань өөр чирэгдээд ирсэн байхгүй. Тэгээд нэг багш маань хэлсэн чи одоо чимээгүй байгаад гэж бүзэлд гойсон байхгүй. Тэгээд би өөрөө арай жоохон чимээгүй болоод тэгээд усуудыг бас арай боддоос. Тийм. Зөв. Тийштэй. За английн нэгдүгээр төвшөнд яваад хэлсэн чи ямар юм. Ер нь урд нь англиг яаж сурчсан? Энэ манай цаа харах бол ондоо байна уу адилхан байна. Арай өөр исэн. Би өөрөө за нэг анх шаттынхнаар өөрөө би чинь ном авч байгаа дөрөв үндсэн байхгүй. Тэгэхэд бол аим хэцүү байсан үнэ хэлэхэд бол үгүй цээжлээ бичин гэх шиг ёо. Аим хэцүү байсан. Тэг дөрөн мөрмийн ном аваад аим хэцүү байсан. Тэгэл ийшээ орж ихэд чинь нөгөө яг гэгээдэг орж исэн чи яг надад таарад байгаа байхгүй юм сонио. Тэг таарад ингээд нэгдүгээр төвшнөөс ингээд 7 хоног суучлаа. Тэгэхэд одоо зохиол уншиж байгаа байхгүй манайх. Тэг зохиол уншаад бол нэг 5-6 хувц явуулсан. Ерөөсөө тэг ингээд мэдгүй өгнүүд ингээд цаанаас ном дээр ингээд тодруулаад өгсөн. Тэг багш нь ярьж байхад ингээд орчуулад өгдөг. Тэгээд өөрөө дахиад орчуулаад тэгж яхтаа л ингээд бараг текст цээжилсэн шахуу болдог байхгүй. Тийм шүү дараа нөгөө хаана газар тэр шинэ үг гэдгийг таарахаараа тэр номыг баг тэр хуудасны тэр үйл явдал дээр гардаг үг байх би бүтэн өгүүлбэртэй сандаг тийм энэ нөгөө бас тийм нэг тарихаа бас арайж хэлбэршүүлж цэглээд байна гэж хараад байгаа. Одоо ингээд нөгөө тарихч өөр үйл явдал харж ингэж үзээс хурдан тогтоодог гэж яриад байдаг шүү дээ. Яг тэр төсөөлөл ингээд нэг зүүн тарих гэж яриад байгаа. Тэр баруун тарихчлоо тэр тархинуудаа ингээд зэрэг ажилуулад ингээд өөрөө ном учраас зохиол учраас өөрөө нөгөө үйл явдалтай илүү гой уусч өгдөг байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө тэр үгийг ингээд энэ үгийг мэдхгүй бол дахиж гараад одоо байх учраас тэрийг хурдан би энийг цээжлэх хэрэгтэй юм гэж мэдээд тэгээд нэг тэр үгнүүд нь маш олон тавтагдаад ирэхээр тэр ингээс үдээ ингээд тархинтаа суучдаг амар. За ойлголоо. За одоо тэгвэл манад хятад хэл суурлаа, англи хэл суурлаа. Одоо өөрийн гэсэн нэг гадаад хэл сурах арга барилтай бас болж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр хүмүүс зөвлөгөө өгч энэ зөв байна шүү. Би яг одоо хэлэхэд бол энэ өдөрт нэг удаа хятад яг өөрийнхөө төвшөнд харсан одоо нэг хүүхдийн кино байна. Одоо доод төвшөнд байгаа усуд бол кино үзэж болно.
нэг өдөрт нэг ангитай кино. Гэтэ тэрийг яг нөгөө хүнтэйгээ адилхан ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яг адилхан ингэж давтаж ярих нөгөө тэнд яриад байгаа хэцүү аялгаа байгаадаас тэр аялгуудыг чинь ингээ тэр усууд нь ингээ сад өгчтэй байхгүй. Тэгээ дээрээс нь хурдан ярьж сурна. Тэр нь яг одоо миний яг техник. Тэгээ би яг ингээ тарж ирчээд бол би чинь яг тийм гэрте очиж байгаа. Гэрте очингуудаа нөгөө бэлдээ нөгөө үздэг одоо хятад ютуберүүдэд дагаж яа эсвэл өөрөө орчуулдаг байхгүй. Тэгэхээр нөгөө орчуулсан сайжаад юм дээр нь адилхан сайжаад байдаг болохоор баагаар төвшнүүдэн сайжаад тэр мэдхгүй гнүүд дахиж хаж идэг байхгүй. Тэр мэдхгүй гнүүдэд дахиж одоо транслейтаа тэгээд явчихдаг байхгүй. За ойлголоо. За эхнийх нь бол нэгдүгээр зөвлөгөө нь бол видео үзээд давтаж хэлээд орчуулад бай. Тэг зөвлөгөө тийм. Тэгээд хоёр дахь зөвлөгөө нь бол одоо юу гэх хүн зааж байгаа хүнээс илүү хичээх хэрэгтэй байхгүй. Энд өнөөдөр одоо юу гэндээ өнөөдөр энэ зааж байгаа зүйлээс илүү одоо ном өөр юм үзэх ч юм эсвэл нэг өөр одоо өөрөх арга барилаараа ханд цээжлэх ч юм уу. Тэр арга барилаа олчвол одоо илүү одоо энэ цэгт байлаа гэд нэг цэгт ингээ уус зогсож байгаа гэхэд дахиж илүү хичээх хэрэгтэй байхгүй. Бага цэгээс илүү хичээх. Тэгэхээр бүр илүү үр дүн хурдан гарч ирнэ гэсэн үг. Тийм шүү. За сүүлийн 3 дахь зөвлөгөө нь. За сүүлийн 3 дахь зөвлөгөө нь болохоор одоо юу гэх юм аль болох одоо хүмүүст ярих хичээх хэрэгтэй юм да. Одоо ингээд нөгөө одоо хятад багш ч юм эсвэл хятад хүнд одоо тааралд бол одоо ярих хичээх хэрэгтэй байхгүй. Тэгээ яриад чиний энэ буруу байна, энэ яг зүв байна гэдэг чинь тайлбарлах юм байхгүй. Чамд бол ибүү санаасч магадгүйх нөгөө буруу айлхдаг учраас өөртөө аим ибүү сэтгэл байна. Би чадахгүй мэн гэсэн бодол үнэхдээ яг бол тэр яг өөр өнцгөөс авчихдаг байхгүй. За энэ хүн надад зааж өгч юм. Би энийг ингэж ярих хэрэгтэй зүг юм гэж яг өөр талаас нь авч үзвэл бас хурдан сум. Тийм байна. Тэгэхээр нөгөө гадаад хэл сурахтаа бас хандлага хүчлэх хэрэгтэй. Тийм, хандлага. За ястаа сайхан зөвлөгөө өглөө. Бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй хуваалцлаа. Маш их баярлалаа. За ярилцлагын төгсгөл миний асуугаагүй чиний одоо хэлхийн сан гэж бодож исэн зүйлийг л одоо хэлж байна ш. Яг уу хятад хэлийг өөрөө сураад англи хэл хүнд байна. Хятад хэл 8 хүнд байна гэж хүмүүс ярьдаг. Тэгээд би яг өөрөө нэг сурчлах, гэгээч сурчлах биш. Яг бол өөрөө яваад утсан тэр баг. Нэгдүгээр төвшнөөс нь. Тийм арай өөр үеийн. Тэгээд бусад ингээд сургалтын төвөд ч дөрөв заагаад байдаг байхгүй биш. Дөрөв текстүүд ажилладаг. Тэгэхээр ингээд амар ядраа шантаад байдаг байхгүй. Тэгэхээр арай энэ дөрөв үзэж хэрэгтэй. За яг одоо яг миний яг зорилго одоо яг хятад одоо очихоос өмнө их зорилго бол одоо нэгэн том зорилго бол 3 хэл сурах гэж байгаа байхгүй. Одоо ингээд англи хэл хятад хэл сурч байгаа. Тэгээд сүүлийнхаа хятад хэл одоо япон хэл сурах гэж байгаа байхгүй. Тэгээд япон хэл хятад хэл одоо нэг хятад хэл сурсан хүн чинь өөрөө дахиад 2 хэлтэй байдаг байхгүй юу? Бодоод багш хэлснээр бол хятад хэлтэй хүн 2 хэлтэй байдаг. Нөгөөд нь солонгосоос нөгөөд нь япон хэлтэй. Би яг японы текст анзаарсан яг бол хятад танцыг бол амар их ашигладаг билээ. Тэгэхээр яг ханснуудаа мэдээ хятад хэлтэй болсон хүн чи Японд очиод бол амар их сар сурж байгаа хүний хөдөлмөрийг бол илүү хурдан сураад авчна гэсэн үг. Би ихэд дараа бол Япон хэлийг сурна гэж бодож байгаа юм. Гигэд бол байгаа. Тэд төвшөнд нь бол сурна. Хэлний хүртэл. Тэг. За чаажанстаа баярлалаа. Өөр хэлийг хүсчихсэн зүйл байхгүй. За чаажанстаа баярлалаа. Маш сайхан зөвлөгөөнүүдийг өглөө. Тэгээд англи хэлээ бүр сайн мандасваа. Хятад хэл дээр бол хичээсгээ таа зургаад нь бол тэнцэн гэдэгт итгэлтэй. Тэгээд япон хэлээ бас саар. За энэ суулгахад би өндөр амжилтсаа да. За баярлалаа. За энэ удаагийн хийгээ токс маань өндөрлөж байна. Та бүхэн минь асуух асуултынхаа мэл комент өгчээрэй. Нэг үүдийг нээвэл үүдүүд нээлтэн